Зохиолч Эдгар Аллан По. Амьд оршуулгадах айдас. Би амьд оршуулгадах үе гэх айдсаас өөр ямар ч айцыг ингэж гүн мэдэрч байгаагүй. Энэ бол жирийн айдас биш, харин ухаан санааг айжмаар мэрдэг өвчин байлаа. Би нэг төрлийн хачин өвчнөөр шаналдаг байсан. Энэт ямар ч сануулгагүйгээр би минь өгсөн мэд хөшөж, амьсгал бараг мэддэхгүй болж суцны цохилд зогссон мэт болдог байв. Ийм байдал цаг бүр өдөр бүр үргэлжлэх нь ч би гаднаас хүн харвал би өгсөн мэт. Тиймээс л миний хамгийн их айдаг зүйл бол амьд чигээрээ авсанд хийгдэж газар булагдах. Би энэ талаар бодохоороо унтаж чадахгүй, амарч чадахгүй, бүр амьд байгаагаа ч баталж чадахгүй мэт санагдана. Би амьд оршуулгдсан хүмүүсийн тухай түүхүүдийг цуглуулж уншиж эхлэв. Нэг эмэгтэй автанд сэрж хумсаараа дотор талыг маачсаар цус болсон. Нэг ир оршуулгын газарт нүх өхөж байхад амьсгал авч эхэлсэн. Өөр нэгэн гэр бүлийн бунханд ганцаараа харанх үед агааргүй сэрсэн. Эдгээр түүх бүр миний зүрхийг илүү чанга хатгана. Айдас маань хяналтаас гарч эхлэв. Би гэрээ өөрчлөн байруулж унтлахын өрөөндөө дотроо сонгодог таг, хонх, олс, агаарыг нэвтрүүлэх нүх, өргөлж түлхүүр гарын ойр байлгахаар хийлгэв. Би хизээч хаалгаа төгждөггүй. Би хизээч гүн унтдаггүй. Амьдрал минь өхлөөс цухтаж буй хүнийх байлаа. Нэг өдөр би хөдөө явж байгаад гинэт тухай алдав. Сэрхэд бараа давчин орон зай. Гараа тэмтэрэхэд модон хана. Би хэвтэж байв. Хөдөлж чадахгүй. Энэ бол авс. Толгойд минь нэг л бодол харун орж ирэв. Амьсгал давхцаж, зүрх хүчтэй дийсэж эхлэв. Би ойрлогыг оролцсон ч хоолой зангирна. Гараараа хан маажив. Тэр мөчөд би бүх түүхүүдийг, бүх амьд оршуулгуудыг өөр дөрөө мэдэрч байлаа. Гэтэл гинэд чимээ, долгион, усны үнэр, савлах хөдөлгөөн. Би гинэт ойлгов. Би авсанд биш, усан онгоцон дотор нарийн орон дээр хөвчж байжээ. Би зүгээр л унтсан. Дээрээс нь жижиг давчуу зай сэрсэн хэрэг байв. Тэр мөчөөс хойш айдас алга болов. Би анх удаага амьд байгаагаа жинхэнэ утгаар нь мэдэрсэн. Өхөл бол бодит. Тэ түүнээс илүү аюултай зүйл бол айдас өөрөө гэдгийг ойлгосон юм.